За, юуны нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн энэ дагаж орж ирэх зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж ийн. Зөрчлийн тухай хуультай холбоотой санал шүүмжүүл алга. Зүгээр яг нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуультай холбоотой хэд хэдэн концепцийн асуудал байгаа. Хотын дарга. Юугүйл нэлээд олон хууль тогтоомжууд дээр зохицуулт нь бий зүйлийг ингээд татаж нэгтгсэн тийм зохицуулт байгаа. Би нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиас ямар зүйл дээр та бүхэндээ санал нэг байна гэвэл хот гэдэг энэ их айл өөрийн гэсэн санхүүгийн үед бий даасан тэр санхүү мөнгөнийхөө их үүсвэрийг босгох дэд үтцийн болон хот нийтийн аж ахуйн чиглэлээр тодорхой ахиц дэвшил гаргах ийм хүчирхэг санхүүтэй болох ёстой гэдэг дээр бол санал нэг байгаа. Ялангуяа одоо мөнгө босгох тал дээр. За тэгээд тэр хотын хөгжлийн ирээдүйн чиг хандлагаар юуны тодорхой бүс нутгуудыг төлөвлөлт хийгээд тусгай бүс болгож зарлах түүндээ одоо тодорхой аж үйлдвэрийн паркдсан ийм төвүүд, худалдаа үйлчлэгээний том төвүүдийг байгуулах энэ чиглэлээр энэ нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль дээр орж ирж байгаа саналын томьёолтой бол санал нэг байна. Юутай санал нийлэхгүй байгааг бол бараг Монгол улсын хууль тогтоомж одоо 100 гаруй хууль тогтоомжуудаар зохицуулагддаг тийм ээ. Тэр харилцаануудаас хоттой холбоотой заалтуудыг бүгдийг ингээд энэ нийслэлийн эрх зүйн байдлын шинэ хуулийн төсөл дээр ингээд татан авчирсан юугаар ач холбогдолтой юм бэ? Тухайлах юм бол одоо авто тээврийн тухай хуулиар зохицуулж байгаа харилцааг хоттой холбоотой хэсгийг иш татаж нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль дээр оруулж ирж байгаа нь юугаар ач холбогдолтой юм бэ? Тэм тухайн хууль тухайн зүйл төрөл харилцаа тухайн хуулиудаараа зохицуулагдж байгаа шүү дээ. Тэгээ энийг бүгдийг ингээ ёлкны мод шиг өөр дээрээ авчирч зохицуулж байгаа нь юугаар ач холбогдолтой юм бэ гэдэг нэг асуулт асууя. Дараа нь би үг хэлье. За нэгдүгээр хэрэггүй. Бүтүүл дараагаар болох уу? За гişүүд өдрийн амгалан айлтган мэдчихлээ. Тэгэхээр ер нь яг авто тээврийн тухай хууль дээр тодруулж сууж байгаа шиг байна. Тэр нийслэлийн нутаг дэвсгэр дээр байгаа автозам гүүрэн байгууламжийн бидний одоо ойлгож байгаа нөхцөл байдал хотын хөгжлийн төвшин энтрийг харьцуулж үзэх юм бол одоо байгаа авто тээврийн хууль дээр бол энэ тухай зохицуулж ерөөсөй байхгүй байна. Яг хөдөө орон нутагт нэг цагт нэг машин авцоочдог 2 игнэ автозамын ерөнхий зохицуулалт Улаанбаатар хотын нэг цагт 1000 машин зорчдог автомашин зохицуулалт хоёрыг адилхан байгаа. Тэгээд энэ хотод баригдах автозамын өртөг, хотод баригдах автозамд тавих шаардлага энэ төрөд бид тусгай бүлэг болж энд оруулахгүй бол ерөнхий төр хуулиараа зохицуулах боломжгүй байгаа учраас энд оруулж ирсэн байгаа. Тэгээд ерөнхийдөө манай нийслэл маань өөрөө Монгол улсын тал нь олцоод байна л да. Эдийн засгийн хувьд бол Монгол улсын 70% болчиход байгаа. Тэгэхээр энэ зохицуултыг хийхэд бол зарим нэгэн хуулиудыг бас хуулиудын яг зохицуултыг бол эрх зүйн хувьд нь бол нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулинд оруулж ирэхгүй бол нөхцөл байдал бол бас жоохон хүнд байгаамаа. Яг төрийн байгуулалтын байнгын орон дээр ажиллаж байгаа ажлын хэсгээр бол зарчим зөвлөлтөй саналуудаар саналын томьёол явуулж байгаа. Тэр үед бол улсын хурлын гишүүд ярилцаад энэ одоо илүү байна, дутуу байна гэх асуул бас болох байхаа гэж бодож байна.